За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр удирдуулаагүй сургалт буюу unsupervised learning-ийн тухай үзье. За хичээлийн агуулгын хувьд өмнөх хичээл, за удирдуулаагүй сургалт буюу за кластерингийн тухай үзэхээр бэлдээд байна. За өмнөх хичээлээр бол одоо бүгд удирдуулсан сургалтын тухай үзсэн. За энэ дээр одоо яаж машин сургалт хийдгийг мэддэг болсон байж байгаа. За удирдуулсан сургалт гэдэг нь supervised learning гэдгийг одоо монголоор орчуулад байгаа үг байна. Хөлбөр байна. За энэ бол одоогоор хамгийн сайн ажиллаж байгаа. За одоо хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа ийм машин сургалтын төрөл удирдуулсан сургалт гэдэг нь. За удирдуулсан сургалт хийхийн тулд бол одоо бид нэр 3 үндсэн одоо зайлшгүй алхмыг хийдэг гэж ингэж үзсэн байж байгаа. За одоо тухайлбал өгдлөө бэлдэн. За энэ өгдөл гэдэг юм бол хамгийн чухал нь бол лейбл буюу тухай одоо мэдээлэл нь байх ёстой гэж үзсэн. За энийг бол одоо энгийн амьдрал дээр багштай сургалт гэж буюу одоо удирдагчтай сургалт ч гэдэг юм удирдуулсан ийм сургалт гэж ингэж үзсэн байж байгаа. За харин удирдуулаагүй сургалтын хувьд бол одоо сурах өгдөл бол лейблтэй байх, лейблгүй байдаг. За гол зорилго бол ерөөсөө өгдөл дотор ямар нэгэн бүтц байгаа. За тийм бол одоо тэрийг олох ийм байна. За бодит амьдрал дээр одоо гардаг бэрхшээл бол энэ лейблжүүлэх, өгдлийг одоо лейблтэй болох гэдэг бол цаг хугацаа, за хөрөнгө мөнгө их ордог ажил. За одоо энэ энтгийг бусад Азийн компаниудад зөвхөн одоо энэ өгдөл лейблжүүлээд байж байгаа ийм компаниуд хүртэл ажиллаж байдаг ийм байж байгаа. За одоо миний нэг ажилласан төсөл дээр одоо 4 хүн жишээ нь одоо энэ NLP-ийн ийм ажлыг сар хийгээд барахгүй байх энэ төр лейблжүүлэх ажил хийгээд ийм тохиолдол энэ гарч байгаа. Тэгэхээр энэ бол одоо бод амьдрал дээр бол одоо лейблжүүлнэ гэдэг бол их ямар үед. За хэрвээ одоо энэ unsupervised буюу удирдуулаагүй сургалтыг хэрэгжилж чадж байх юм бол энэ лейбл гэдэг толгойн өвчнөөс бол одоо байхгүй байдаг байна. Салдаг байна. За гол техникүүдийн хамгийн одоо энгийн хэсэг бол энэ кластеринг буюу монголоор одоо бөөгнөрөл, бүлэгмэнд гэж одоо хэлж болох ба. Бөөгнөрөл гэж хэлэх байх таа. За кластер хийн гэдэг бол одоо өгдөл доторх адил бүлгүүдийг олох энэ техникийг хэлж байгаа. За энэ удирдуулаагүй буюу unsupervised learning-ийн гол техникүүдийн нэг. За тухайлбал одоо энэ дэр бол жишээ байна. Энэ хэрвээ ямар нэгэн шинж чанараараа ингээд бөөгнөрөөд ялгагдаж чадчих юм бол бид бол одоо энэ кластеринг буюу бөөгнөрлийг ингээд олоод ангилж байгаа. За нэгтэй өгдөл бол одоо лейблжүүлээгүй байх. Лейблгүй гэдгээр онцлог байдаг байна. За энэ тухайлбал энэ жишээн дээр бол одоо жишээ 1-р кластеринг, за одоо 2-р кластеринг, 3-р кластеринг гэдэг 3 ширхэг ийм кластертай байна гэж ингэж хэлж байгаа. За одоо жишээлх юм бол одоо өмсдөг цамцны хэмжээгээр кластеринг үүсгэж болно. За одоо ийм хэмжээ өмсдөг хүмүүсийн нэг кластеринг үүсгэж гэдэг юм. L хэмжээтэй цамц өмсдөг хүмүүсийн нэг кластеринг үүсгэж гэдэг юм. XL өмсдөг хүмүүсийн кластеринг үүсгэж гэдэг юм. За энэ бол дараа нь одоо жишээ нь тухайн одоо цамц зардаг хүнд энэ кластернд байгаа элементүүдийн тоо хэр олон байна гэдгээс шалтгаалаад одоо хэдийг захиалах авч гэдэг юм. Ингээд одоо хэрэгтэй мэдээлэл болоо явуучих гэсэн. Ингэж одоо ангилснараа. За их одоо хэрэглэгддэг жишээ бол бас одоо энэ харилцагч нарын ижил төстэй байдлаар нь бүлэглэх. Тухайлбал одоо бараа худалдаж авдаг үнийн дүнгээр нь ч гэх юм. Тэгээ жишээ нь одоо 100,000-аас дээш, 100,000-аас доош, за одоо 50,000-аас доош ч гэх юм. За сая төгрөгөөс дээш бараа худалдаж авдаг ч гэх юм. Ингэж одоо кластеринг хийсний дараа бол буцаад бид нэр одоо өөртөө ашигтайгаар хэрэгжилж эхэлнэ гэсэн.
санаа. За кластерынгийн алгоритмуудыг бол дотор нь үндсэн хоёр хэсэгт хувааж байгаа. За нэг нь бол хуваагдсан кластер, partitional cluster гэж. За нэг бол хуваагдсан гэж монголоор орчуулж болж байгаа. За нөгөөх нь бол hierarchical гэж ярьдаг, тэр нь бол шатлсан кластер гэж. Ийм хоёр төрлийн үндсэн кластерынгийн алгоритм байна. За хамгийн энгийн нь бол Cavendish cluster гэж ийм алгоритм байдаг. За энэ бол хамгийн энгийн, хамгийн хэрэглэгддэг ийм кластерынгийн алгоритм байна. За англиар бол K-means cluster гэж. За энэ дээр кластеринг хийхин тулд бол зай гэдэг ойлголт орж ирдэг. За энийг бол англиар бол distance гэж хэлээд байгаа. За тэгээд энэ зайг ашигласнаар бол энэ хоорондоо адилхан уу, хоорондоо ондоо нь гэдэг ийм зүйлүүдийг бид нэр тодорхойлж олж чадж байгаа. Энэ зай гэдэг ойлголтыг оруулж ирсэн. За кластерын чанар гэдэг юм бол юугаар тодорхойлогддог вэ гэхээр кластерын хоорондын зай максимум утгатай байвал за энэ бол бас чанар сайн байна. За мөн тухайн кластер доторх цэгүүдийн зай нь бол минимум утгатай байх юм бол за энэ кластерыг бол сайн чанарын кластер гэж хэлж байгаа. За кластер хоорондын зай гэдэг бол ямар юм хэлээд энэ хүүхдийн зэрэг энэ хоёрын хоорондох зай хэлээд энэ гэсэн. За кластер доторх цэгүүдийн зай гэдэг бол энэ дотор байгаа цэгүүдийн хоорондох зай хэлээд энэ гэсэн. За энэ бол максимум утгатай. За энэ хоёрын хоорондох зай бол минимум утгатай байх тэр кластер бол хамгийн сайн чанартай. The best quality гэх юм уу? Team кластеринг гэж хэлэх нь. За одоо энэ ийм байхын тулд кластерингийн алгоритмууд ажиллаж яадаг байна. За K-means кластер бол энэ хуваагдсан кластерын алгоритм гэж ингэж хэлж байгаа. За энэ бол эхлээд цэгүүд өгөгдсөн байна гэж бид нэр үзнэ. За одоо цэгүүдийн олонлогыг бол D гээд тэмдэглэчихнэ. За тэгээд энэ D дотор бол X1 хэмжлийн X-ээр ширхэгцэг байна гэж. За энэ XI гэдэг бол дотроо ийм өөр ингэсэн координатуудтай вектор байна. За энэ бол бодит утгатай. За энэ бодиттой олонлогын нэгдэд олонлого байна гэж математикээр томьёолох нь. За тэгээд энэ бол нийт R ширхэг ийм бодиттой гэж ойлгох нь яагаад гэвэл энэ дээр R гэж хэмжээс байгаа учраас R ширхэг нийтдээ энэ бодит утгатай. За XI гэдэг ийм N ширхэг вектор өгсөн гэж үзэх нь. За эндээс бол K ширхэг кластерыг хэрхэн олох вэ гэдэг энэ алгоритм байна. За тэгээд энэ тухайн кластер болгон бол төв гэсэн ойлголттой байна. За энийг бол төв цэг гэж нэрлэж болно. За кластерын төв ч гэдэг. За кластерын төв гэж хэлэх юм байна. За ингээд K гэдэг бол бидний энэ гараас оруулдаг утга. За одоо 3 кластеринг үүсгэх гэх юм бол K-д нь 3 гэж өгч байгаа. Энэ бол user specified гэдэг нь зэрэг хэрэглэгчээс тодорхойлно гэсэн утгатай байх нь. За K-means K-дундажийн алгоритм ажиллахдаа бол яаж ажилладаг хүүхдийн зэрэг эхлээд бол самсгүйгээр K ширхэг
цэгүүдийг сонгоод авах нь. За тэгвэл санамсаргүйгээр сонгох нь тухайн одоо энэ ширхэг вектор дотроос за К ширхгийг сонгож аваад за энийг болох зэрэг анхны одоо кластерын төв гэж авчих нь. За тэгээд хамгийн ойр байгаа цэгүүдийг энэ төвтэй хамгийн ойр байгаа цэгүүдийг ихний ээлжинд сонгоод авах нь. Яагаад хамгийн ойрыг яаж тодорхойлох вэ гэхтээ зэрэг биднэрт бол энэ зайны зай гэдэг функцүүд өгөгдсөн байгаа учраас тэр зайгаараа одоо тооцоод за тэр зай нь одоо энэтэй хамгийн минимум центр 2 гэдэг юмтай хамгийн минимум зайтай байгаа. Тэр цэгүүдийг бол одоо ингээд нэг одоо бөөгнөрөл болгох нь кластер болгох нь. За ингээд бол одоо энэ төвүүдээ дахин тооцоод явах нь. За дахин тооцоолохдоо яах вэ гэхтээ зэрэг тодорхой одоо критерий буюу шин чанарыг одоо хангах хүртэл нь ингэж одоо төвөө дахин тодорхойлж явдаг байна. За тэгээд төвөө тодорхойлно гэдэг бол тухайн одоо төвд ойрхон байгаа кластерыг дахин тодорхойлж явж байгаа процесс гэсэн. За тэгээд критерий гэдэг юм бол одоо тэр тухайн алгоритм дотроо заагаад өгдөг. За яг одоо алгоритмын псевдокод гэвэл одоо энэ байна. За энэ дээр бол D гэдэг бол бидний одоо кластерингийн хөгжил маань гэсэн. За K гэдэг бол одоо бидний гараасаа тодорхойлж өгнө гэсэн. За хамгийн эхлээд бол анхны утга оноогоод санамсаргүйгээр одоо К ширхэг төв сонгоод авна. За ингээд бүх цэгийн хувьд бол тавталт хийх нь X D дотор байгаа бүх цэгүүдийн хувьд. За тэгээд ингээд ингэснийхаа дараа бол тавталтын дотор юу хийх ёстой вэ зэрэг төвөөс X цэг хүртэлх зайг бол одоо тооцоолох нь. За тэгээд хамгийн ойр байгаа X цэгүүдийг бол бид нэг доор нь бөөгнөрүүлж өгнө гэсэн. За ингээд энэ давталтаа бол одоо тусгай критерий шин чанарыг хангахад л давтах нь. За тэр критерий гэдэг юм бол одоо хизээ ямар тохиолдолд одоо критерийг хангаж байгаа гэж үзэх үхээр за энэ алдаа гэдэг зүйл тодорхойлоод за эндээс бол одоо тэр алдаа гэдэг юм бол өшөө одоо бага утгатай өмнөх утгаасаа одоо дахиж одоо багасахгүй байх. Энэ үед бидний критерий гэдэг юм бол одоо хангаглалаа гэж үзэх нь. За мөн одоо тухайн төв нь одоо дахин өөрчлөгдөхгүй байх. Энэ тохиолдолд бол одоо тэр хамгийн сүүлд сонгож авсан төв бол дахиж одоо өөрчлөгдөхгүй тухайн одоо өмнө байсан тэр төв цэгийн заагаад авах юм бол энийг бол одоо бас нэг критерий хангаглалаа гэж үзэх нь. За тэгээд мөн одоо энэ тухайн кластер дотор байгаа цэгүүд дахиж одоо нэмэгдэхгүй хасагдахгүй байх. Энэ тохиолдолд бол бас нэг критерий хангаглалаа гэж ийм одоо үндсэн 3 критерий хангах байх нь. За одоо энэ тохиолдолд бол бидний одоо нэг кластеринг бол хамгийн оновчтой байдлаар кластеринг хийгдлээ гэж за энэ кластерингаа бол одоо зогсоох ийм байдаг байна. За хамгийн хялбархан одоо К дундаж кластерингийн алгоритм гэдэг бол ингэж ажилладаг байна. За дараагийн хичээл дээр бол хэдүүлээ
хэмжээсийг бууруулах гэж ийм одоо алгоритмууд байдаг. Одоо principal component analysis гэж ийм арга байна. Өшөө олон аргууд байдаг. За мөн энэ кластерингийн бас түгээмдэрлэгддэг бусад алгоритм бий. За эдгээрийг үзье. За мөн лаборатори дээр энэ алгоритм хэвлээ коучж үзэх хэрэгтэй байгаа. Имплементашн хийх хэрэгтэй байгаа. Хэрэгжүүлэх хэрэгтэй. За удахгүй дараа гэж.